байнга л юм биш юм шүү дээ. Яг энэ чинь яриад төгжирдэг. Жоо хурдан хийчихэд уг нь зүгээр л. Хэцүү шүү дээ. Энэ машин зам дайрагчхад. Тий. ICM сурвалжлах багс одоо ороллоос гэмтлийн эмнэлэг хүртэлх шинэ баригдаж байгаа замын гүүрэн уулзуур дээр яг одоо ирсэн байна. За энэхүү замын хувьд 2022 оны 6 дугаар сараас эхэлсэн бөгөөд анх баригдаж эхэлж байхдаа 2024 оны 6 сард ашиглалтанд орно гэсэн боловч одоо хүртэл гүүрэн уулзуур нь дуусаагүй байгаамаа. Гэмтлийн эмнэлгийг содон хороолтой холбосон замын ажил анх 2022 оны 6 дугаар сард эхэлж замын гүйцэтгэгчээр Монгол зам групп гам бүргэд компаниуд сонгогдож байна. Эхний 1 жилийн хугацаанд газар чөлөөлтийн ажлыг дуусгаж 2023 оны 8 дугаар сард тухайн үеийн Улаанбаатар хотын автозамын төгжрлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Бат Зориг газар чөлөөлтийг хугацаанд хийж гүйцэтгсэн замын ажил 2024 оны 6 дугаар сард дуусна хэмээн мэдэгдэж байна. Гэтэл замын ажил одоо хүртэл бүрэн дуусаагүй байгаа бөгөөд хизээ дуусах нь мөн л тодорхойгүй байгаа юм. Хороол энэ хэсэг бол байнгын төгжрэлтэй байгаа шүү дээ өглөө оройд. Энэ орой 10 11 хүртэл битүүл төгжрэлтэй байгаа. Ажил нь хизээ дуусах юм байгаа. Битгэхгүй бол энэ шорон зам дээр л их төгжрэлтэй байгаа шүү. Ер нь та энэгээр байнга явдаг уу? Байнга өдөр болгоо. Өмнөд юу төгжирдэг байсан энэ зам? Гайгүй. Тий, гайгүй байсан. Тэгээ одоо энэ нэг юу засвар бүлж Оросоос хойш ерөөсөө ингээд өөрчлөгчөөд байнга л юм биш юм шүү дээ. Яг энэ чинь яриад төгжирдэг. Жоо хурдан хийчихэд уг нь зүгээр л. Тийм явган усуудын доогоор нэг шүлжээд хэцүү юм шүү дээ. Харж яхад. Мэдээлэл хэцүү л шүү дээ угаасаа. Ингэж төгжрээд одоо энэ уучин зам нь зүгээр байсан бол ингэж төгжихгүй шүү дээ тахна. Зөндөө цаг хугацаа алдчих шүү дээ. Одоо бид нар бол түгээлтийн ажилтай ялгаагүй сүлжээ дэлгүүрт цаг нарт оролцдог хүмүүс л хэцүү л. Энэ замаар юу алхахад хэр хүнд байна гэж байна. Хэцүү юм байна шүү дээ нэг ёслоо гэсэн. Бид нар ч одоо ингэ явах газаргүй юм биш. Явган хүнэн шүлжид дундуур нь одоо яваад нэр хэцүү байна. Хэцүү шүү дээ. Энэ машин зам дайрагчхад. Тий. Хүүхдэр шууд бүр хэцүү шүү дээ. Энэ зам хөндлөн гарна. Маш цаашаа зам тавьж өгөхгүй дайрагчхад жолооч нар шиг хэцүү шүү дээ. Явган хүний гарцсан ахгүй. Тэгээ энэ одоо ийм удаан засч байгаа зам хэцүү байна уу? Хороолтой хэр босч ирэх гэж. Босно бид одоо эмгээс хараад явж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ.